Өчтөр нэг үндсэн телевизийн вебсайт дээр манай цагт хоёрын гоё тухай нийтлээ. Тэгсэн мань нөхөр нэг ярилцлага өгсөн юм байна. Сонин дээрс ч би хааш л уншсан. Тэгээд манайх бол ингээ Coca-Cola хям хэрэглэхээ болсон айлаа. Хэрэглэхээ болоод хэдэн жил болж ин чөлөө нэг юм бичсэн байсан. Тэгээд тэрийг амьдралдаа хэрэгжүүлсэн л дээ. Тэгэхдээ Coca-Cola-ны оронд энэ зөрөг цэцгийн хандыг орлуулсан. Хэрвээ тэр хүний ярилцлагыг уншаагүй байсан бол одоо колонд гонтоод бүр баларч авахгүй юу? Тийм ээ. Тэ орлуулахаар тэгээ ямар вэ? Тэгээд наад чинь одоо манай одоо пивчдийн дунд байдаг хэдэн тог байдгийг. Тэрний нэг ш. Та өдөр чи 2-3 жил нэг нам байгуулах. Нам байгуулах гэж. Монголын шар иргэний нэгдсэн нөө. Шар иргэний нэг санаашгүй үлэмжээ байгаа. Намын тог нь бол наач. Зүгээр л Манай нам сонгуулиуд засгийн эрхийг авал хуульд өөрчлөлт оруулна гэж байна шүү дээ. Ажилтан порилтоор болгон амарсан ажилд одоо хөдөлмөрлөж 8 цаг хөдөлмөрлснийхаа дараа нөгөө манай хэрвээ засгийн эрхийг гарвал ажилчин болгонд ажлын цагаа дуусгасныхаа дараа шар хэрэг өгч ийн гэж дээ. сүүний орнд. Тэ сүүний орнд. Энэ их сонин ичтэй ундаа л да тий. Гэхдээ сурталчилж байгаа юм бол биш л дээ. Энэ зөрөг цэцгийн хандыг хэтрүүлэн хэрэглүүл сөрөг үр дүнтэй гэж байгаа юм тий. Энэ сөрөг ханд гэдэг гурван үгийг томоор үжиж их гоё харагдав. Тий. Нөгөө нэг киноны зохиолоо бичдэг фонт биш үү гэж юм лээ. Courier New. Тэгээ тийм бай. Тэгээ та нар ингэх гээд байна шүү дээ. Дөрөв өдөр болгон тийм ээ одоо өдөөс ороо одоо 5-6 цуглуулт юм хааши тэгснээр шараа хэрэгч тэн цуглах юм байна шүү дээ. За тэнд ер нь нам байгуулах хүртэл эрхчлөлөг олгох юм байна тийм ээ. Тийм үү. Тэгснээр тэрний тог нь бол одоо ам цангав эсвэл одоо сөрөг энэ гэдэг тий. Сөрөг гэдэг чинь юу вэ? Зөрөг цэцгийн юу гэдэг чинь зөрөг цэцгийн хандыг хэтрүүлэн хэрэглэх нь сөрөг үр дүнтэй. Тий, сөрөг үр дүнтэй. Уншингууд сөрөг санагдана. Хэрэг дээрээ үр дүн эерэг. Одоо ч тэгтээ сөрөг гэдэг үг чинь эерэг гэж ойлгодог. Сөрөг гэхээр чинь ингээ баярлалаа. Шаарны дараа бол тэр нэг сөрөг эерэг хоёрыг бол маш их сольж ойлгоно шүү дээ. Сая ингээд мега хэллээ нэг дөрөвт өдөр болгон шар аригчид цуглая гэж ярьлаа шүү дээ. Тэгээд бас нэг 7-1 аль нэг гарагт ингээд пив цугласаар байгаад эрх мэдэл төрсэн хүмүүс ч байна, нам ч байна л да тий. Тэр маань бас тийм юм байна тий. Юухэн пивцсаар байгаад тий. Зөрөг цэцгийн хандаа бөөндө хэрэглэсээр байгаад эрх мэдэл төрсэн юм тохиолдол биш. Тэр нэг Hard Rock cafe байдгийг. Яг эсрэг талд нь House гэж том газар байна. Тэнцээ 1929 онд Алдарт Адольфо анхныхаа илтгэлийг хэмжээсэн байхгүй. Манай юм дэрхгүй тий яг шараа иргэний юун дотор. Тэгээ манай чи бас одоо эрх мэдлийн оргил төрсөн юм шүү дээ. Тий. Гайхалтай оргил авахгүй чи юу гэсэн өндөрлөлтнийг дагуулна гэдэг чинь. Одоо ингээд харж байгаа тэр энэ дэлхийг одоо энэ ковид тэрнээс тэр үйл явдлаас хойш ковид л одоо ингээд дэлхийг сонирн болгочлаа шүү дээ тий. Тэр үед мань нөхрийн хүрсэн эрх мэдэл яг л юм болгосон л байхгүй тий. Тэгэхээр нөгөө зөрөг цэцгийн хандаа хэтрүүлээ хэрэглүүл хор уршигтай гэдгийг бас нэг жишээ нь адилбол юм байна л дээ. За нэг хэсэгсэн чинь ингэдэг юм а ер нь нийгэмд гарч байгаа эсвэл гарч магадгүй илүү янзын үзэгдлүүд үүдэг. Тэрнийг ингээд би та хоёртай нийлж яхан юм яри тийм ээ. Бид нар бид гурав ингээд хараа зэрэг бараг л 20 насны зөрүүтэй улсууд тийм ээ. Тийм болохоор зэрэг энэ гурван үеийн төлөөлөл альва нэгэн юмыг ямар өнцгөр хардгийг тайлбарладгийг гэдэг талаар уулзцгаая гэж та хоёрыгаа урьсан юм байгаа. Тэгээ сая дөнгөж нэг мэдсэн чинь яриа зөрөг цэцгээс гараад эрх мэдэл рүү орчлоо. Тий, эрх мэдэл рүү. Гэхдээ ер нь тэгээ шар харигны дараа яриа бол ер нь эрх мэдэл рүү ордог шүү дээ.
эхнэр хүүхнүүд ингээд жоохон зүрх зэсгийн хандаа хэрглэчээд орохоос та нар ер нь юу ярьдгийг гэсэн их сонин асуулт байна. Юу ярьдээ те? Тэг юу ярьдгийг. Гэтэл бидэрт ярих юм мундахгүй штэ. Би чинь ичидтэй ундаа бид нар янз янзын юм яриулж. Гэтэ бид нар нөгөө хэтрүүлэхгүйгээр их сайхан гоё юм ярьцээ. Тэр нүүд ингээд таньшиг ингээд бармаа ингээд техникийн ард байхаар чинь бас хэтрүүлээ хэрэглэх юм байна л да. Хэтрүүлээ хэрэглэхээр саяны нөгөө сэдв байхгүй ингээд хамагдах юм хам чимээл одоо ярих нь юм шүү дээ. Тэгээд хүүхнүүд ер нь бас цуглахаараа юу ярьдсан бол гэдэг шиг ирчүүд цуглахаараа юу ярьдیں۔ Тэгээд шараа хэрэгтэй байгаа үед тийм ээ. Тэгээ сая тэр намайг бармын гингүүт би хаврын 17 учралын элефант гэдэг зогийн газар байдаг шүү дээ. Тэрний нөгөө зөөгч нь бармын Готлиб гэж нэг нөхөр байдаг шүү дээ. Готлиб тэр санаанд орлоо шүү. Өөрийг тэрхэн хооронд ингээд тэшүүлж үздэг юм байна. Если садитесь, прошу вас. Пиво, пожалуйста. Шараа хэрэг сайхан Монголд анх шараа хэрэг орж ирсэн түүхийг мэдх юм да. Чингис шараа хэрэг үйлдвэр нь баригдаад дөнгөж тэр ардаа нэрдэг байлээ. Хувийн хэвшлэх гэж шүү дээ. Манпалаас. Тийм шүү дээ. Тий. Тэгээ нөгөө оригинал одоо яг эндээ нэрсэн шараа хэрэг уух гэж байхгүй монголчууд. Тэгээ шараа хэргийн соёл бол манайд айргны соёл гэж байгаа. Тэгээ тэр үед пивл гэж яриад байдаг байсан Оросоор нь. Тэгсэн чинь шараа хэрэг гэдэг үгийг ерөөсө хэрэглээнд оруулъя. Тэгээд тэр шараа хэргийн реклам хийгдсэн байхгүй юу? Зөрөг цэцгийн ханд шүү дээ тийм ээ. Зөрөг цэцгийн хандаар хандалж гэсэн үг бий. Тий. Тэр одоо хулангийн унгыг дөрвөлж гэх тийм ээ. Нэр их газрыг туулж тэгж ямар далайн эрэгт ирв гэх тийм ээ. Тий. Тэр анхны том реклам хажууд нь Чингисийн хажууд нөгөө юу лээ нөгөө нэг пив чин дөнгөс гарч иржсэн нь. Браус. Хин хамраа тэнд гарцсан. Тэрний реклам чин одоо on off. Шараа хэргийн реклам чин би. Ингээ биднес хоорондоо зэрэг гаргаад эхэлдэг байхгүй. Тэгсэн өнөө мө үйлдвэр нь нэрлэлтийн маш нарийн технологи байдаг болохоор цатаа гардаг. Тэгээ 2 сар шахуу шараа хэрэг гарахгүй одоо сонон бил чим зэрэнгэд их урлан гişүн байсан шүү дээ. Тэдний мэдлийн юм биш. Тэгээ барьцсан байхгүй. Тэгэхээр реклам яваад идэг. Гэдэг. Энийг шараа хэрэг хэмээсгүй. Чингис гэж нэрийг 2 сар ам цангаад тэгээд нээсэн чинь хүмүүс ингээд залуучууд шараа хэргийн дуртай хүмүүс адуу усанд орохоор гоё идэгсэн. Тэр чимээ шууган эсвэл хөхүүрийг ингээд чагнахаар нэг гоё ингээд буцалдаг шин. Тэгээ амсангууд нэг одоо ам чинь Тэ шууд мэдээ жамчаар ингээд Сая таны ярингууд би өөр хэлэхгүй юм. ингэж анхны нэг монголчууд шараа хэрэгтэй, оригинал шараа хэрэгтэй гэх юм уу танилцсан түүх байна. Тэгээд энэ их соёл, агуу өндөр соёл байхгүй шараа хэрэгч. Тий. Стэрчүүд юу ярьдیں гэдэг шиг. Тий. Би бол одоо аль хэдийн нэвтрүүлэг эхэлсэн гэж бодож шин. Явж байгаа. Тэр манай камерууд улаан гэрлээ асаасан л Чи ороод за ингээд одоо бид өнөөдөр одоо юу ярих гэдэг.
Гэхдээ сая Есүс дээр нөгөө эрх мэдлэл ярил л да. Тэ. Тийм байна. Гэхдээ нэлийн жоохон бас соёлтой эхлэв тийм ээ. Тэ. Тэрний юу гэхээр энэ би энийг чамаас сонсчод энийг авчирч энэ тавьсан. Энэ манай театр тавигдаг бүрэн абсурд жүжигийн Янскогийн хэрснүүд гэж зохиолоор энэ жүжиг тавигдсан. Энэ бол эрх мэдлийн 80 оргилд тэмүүлж байгаа юм. Эрх мэдэл сүүлдээ хүний одоо хэлбэр оршихуйг өөрчилж байгаа. Бүх хүн төрлөختөө хэрс болж орж байгаа. Чи хэрс болоо. Тэгээ энэ театр чи эндээс ингээд эргээ харсан чинь тэр хэрсний хүүхэд ямар хөөрх юм бэ? Хэрсний хүүхэд чи энэ шиг заваа юм байгаас. Тэ? Юунууд мухайд шүү дээ. Тэ? Гэхдээ энэний хамгийн аимшигтай төрснөөс хойш арьс нь ургаал төлж дуусангууд тэрнээс хойш байгалийн жамаар хөдгөө. Буудаад өгөхгүй. Хуулиар өгөхгүй. Тийм энэ болж өрдөг байхгүй. Тэгэхээр энэ эрх мэдлийн символ хэрс бол. Тэгээд тэр хамгийн сүүлд нь тэр манай нэг эмэгтэй жүжигчин эрэгтэй эмэгтэй хоёр хүн үлдчихэд тэр эмэгтэй нь хэлж байгаа. Хэрсний хүүхд ямар хөөрх юм бэ? Боддоо биднээсээ гаргасан хөөрхөн хүмүүс юмнууд биш та одоо биднээсээ бий болж гаргадаг. Тэрийг л тоохоо болж эхэлж байгаа. Энэ бол хэрсний хүүхэд биш. Энэ бол эрх мэдэл. Тэр хоёр гүрний цаана, нэг гүрний цаана, тийм ээ? Энэ тэр ордон дотор байгаа, энэ тэндгүү байгаа эрх мэдлүүд байна шүү дээ. Эргэн тойрон эрх мэдлүүд хөөрхөн харагдаад эхлэхээрээ тэгээд тэр нийгэм өөрөө өөр замаар орж. Тэгээ нэг юм бодогд юм аа. Гэлээ жоохон эвдрэл хэлж байгаа хүн өөртөө л их анхаарал тавих хэрэгтэй юм шиг байгаа. Үг хэлж байгаа үгнүүдтэй. Ялангуяа би, намайг, надад, миний гэдэг үгнүүд ярентэр нэмэгдээд эхлэх юм бол нөгөө болохоо яагаад эхэлж байгааг Одоо манай ямар үг маш их болоод байна гэж. Майн. Тэр майн. Ард түмэн майн. Тийм ээ? Эндээс чи одоо тэгээд нөгөө дөрөөлөд би ингэж итгэж байна. Тий. Би ингэж бодож байна. Миний бодлоор бол та бүхэн маань надад итгэж байгаа учраас. Харин тэгдгийг тэр их санал юм да. Тэгээд үг хэл яриагаа жоохон цэнэгүүлэх зүгээр юм шиг байгаа юм тийм ээ. Гэтэ юунд цэнэгдэхгүй эрх мэдлийн төлөө явж байгаа хүнд бол ерөөсөө юу ч цэнэхэ байдаг. Яагаад цэнэхэ болж эхэлдгээр хажууд нь байгаа долоогчд манерийн бүх оюун санаа, хүсэл тэмүүлийг эзэлж байгаа. Та зөвхөн тааш. Энийний тэр дээр байгаа нэг шүү. Тийм учраас таавал та. Бид бол яах вэ? Нөгөө талаас нь тэгж шít. Нөгөө талаар бид дээрээс нь тэгээд байна. Гэтэл доороос нь бид яах вэ? Та. Ингээд энэ хоёр уулзахын цагт хязгааргүй эрх мэдлийг шундорлагч дээр нь эрх мэдлээ ашиглагч болж орж. Хамгийн амарны. тэгээд энийг барууныханд болохоор зөв power hungry monster гэж нэрлэдэг юм байна л да. Тэгээ эрх мэдэл шунан дурлагч бүр мангас гэсэн үгээр буудаг. Гэхдээ мангас гэхээр зэрэг нэг л монгол хэл рүү Энийг бол нөгөө сая мигах нөгөө эжен ЮНЕСКОгийн хэрснүү жүжигээр л шүү дээ. Энд дээр нөгөө 30 хэдэн онд анх зохиолын бичгтээ тавигдсан энэ жүжиг чинь энэ дэлхийн улс төр бас нэг шин нэршлиг энэ жүжиг бий болгосон гэх тэ. Тэр нь хэрсчих. Тэгээд энэ чинь тэр зурж байгаа байхгүй юу? Бүр хэрсчих үзэгдэл бий болсон. Чиний яриад ирсэн үзэгдэл. Бид үзэгдлийн тухай ярих хэрэгтэй л дээ. тэг үйл явдал яриад яах юм. Тийм тэр чинь болоод өнгөрч чинь. Гэтэл таны одоо нөгөө сая ярьсан би ингэж бодож ийн гэж яриад эхэлж ийн гэдэг чинь нөгөө хэрсчих процесс нь 1-2 дугаар шатанда ороод эхэлж байгаагийн л одоо нэгтлийн шинж тэмдэг юм уу да тийм ээ. та тэр ингээд долоо огчт нь таслаа явцдаг гэж байна. Тэгэнгүүт тэд нар чинь яадаг вэ гэхээр зэрэг тасраад эхлэхээр зэрэг муухай
мэдээлэл өөрийнхөө тухай эсвэл одоо байгууллагынхаа тухай бүр сонсгоо болдог. Уурладаг болно. Уурлан бүр. Уурлаад эргээд арга хэмжээ авдаг болно. Тий. Өнөөдөр Путинийг хар. Тий. Навальныг яа. Навальны удлаач өмнөч нэг муухай юм хэлээд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр хүмүүс алга ташаад байна. Тэгэнгүүт нь авч яач. А биднээс харин айгүй азтай. Дөнгөж төрөхдөө ер нь Монгол хүн айгүй азтай тий. Дөнгөж төрөхдөө эрхчлөөдөд төрсөн. Бүр угийн байглаас аягдсан эрхчлөөд. Төрсөн газар нь тал тунд хязгааргүй донд нэг гэр. Энэс илүү эрхчлээ хаана байна? Цагдаа байхгүй. Журам сахиулагч байхгүй. Дарга байхгүй. Аав ээж байна. Хэдэн хон мал байна. Тэ? Дөөмчтэй төрч. Тэгээ нэг хуйлтаа тэр нь тэнгэрийн хууль. Тэрийг тэнгэрийн хуулийг хэлцдэг. Тэгээд байгальтайгаар зогцдог өөр хинтэйс зогцдог. Тэ. Тэр нэр гоё шүү дээ Монгол хүн. Тийм шүү дээ. Мал гээл тэгин тэгэл тэрнийг нэг ингээл өдөр тутам ингээд дагаад хариулаад маллаад ингээд сүйд болоод яваад байх шаардлага байхгүй. Тэгээ тэр нь ингээд зудан дүргддэг. Тэгээ чонд идэвлүүлдэг. Сүүлийн үед нөгөө мадын хулгай гараад ирсэн тий. Тийм л юмд өргөчтэй. Нөгөө яг сэдвлүүгээ эргээд орох нөгөө эрх мэдэл шун дурлагч гэдэг ярих нэг айхтар улс төрийн жишээ энэ төр авч ярихаас илүү одоо энгийн Монгол уран зохиолын жишээг бол одоо төрийн шагнал цэндэн дорж тугаан баба гэж үгэл тий. Оо тэр гайхамшиг тий. Хүүнийдлийн үеийн тий хүмүүс хамтдаа нэг өхөр унахсан. Тэгсэн омгийн толгойлогч бабад аврах том мун байдаг. Тэр мунаараа бустайгаа айлгадаг тий. Өөрөө ганцаараа бөөнда хамт тэр өхрийг унахсан хэрнээ ганцаараа идчихэж байгаа тий. Өөрөө идээд цадцсан. Баба өөрөө идээд цадцсан. Тэгээд нөгөө махныхаа үннийг авахаар билуураад байдаг. Өөрөө махлуугаа ойлгохоор огчих гээд байдаг тий. Бүр өөрөө тулцсан. Тэгээд болохоор зэрэг тэгээ бусдыгаа идэвхгүй тий. Тэгээ нэг мунт. Тэр мун л одоо яриад байгаа тэр эрх мэдэл нэ. уул муутай ярддаг юм идэг тий. Тэр үг гайхамшигтай. Нөгөө тэнгэрийн хуулийг яриад хэлж шин тий. Арай нэг шударга залуу нөгөө уултай ярддаг гэдгийг мартаад хүчээр үзэх гэдийлэгдсэн шүү дээ. Тэр багийн тоглолт яриад дийлэгддэг байхгүй тэр залуу чинь тийм ээ. Тэгэнгүүт нэг нөхөр үжсэн. Баба чи миний амруу сарих уу? Тэ? Тэрийг марцсан тий. Тэгэхээр нөгөө сая мэнгэ ахын хэлдэг долоох чинь тэнд дутгаар явж шүү дээ. Гайхамшигтай. Тэгээд жоохон махавж итгэн л дээ. Тэр нөхөр бол тийм. Тэгсэн хамгийн тэр мөн хэм бэ? Ер нь биднээс аливаа утга зохиол урлаг аливаа таарлаж байгаа бүх юмдаа нэг цаана тэр подтекстийг олж харж хэрэгтэй байна. Тэр мөн болж би амьдралынхаа 30 жилийг өнгөрөөсөн хүн. Социализмд. Капитализм би 30 жилийн өнгөрөөж байна. Тий. Тэгэхээр яг тэнцүү 30 жилээр хуваагдж байгаа байхгүй миний амьдрал. Гэтэл тэр ихний амьдралын одоо би та хоёрын донд Ахмад үеийг төлөөлж шít. Тэгэхээр тэр мон олж явсан хүний нэг нь би. тийм шүү. Арман бүхэн харбал баг болчраасан эхлэн гадалтаа тий. Тэр чи бичээд лозунг нь бичээ сууж исэн одоо мөн шүү. Телевиз эхлэхдээ 6 сард ингэж гарч ирдэг байсан. Тэрний дараа нь хэр мурдаг өчиг хөрөмж хөрөхгүй гэж явдаг байсан. Тэгээд телевиз мэдээ. Үе өмчиг гэж байхгүй. Тий. Социалист өмчин иш ширхэг үрийг нүдлэн хамгаалдаг. Ширхэг шүү. Хамгаалагч. Тэрнээс эзэн биш. Тий. Тэгэхээр энэ бүх нандин юмнууд чи энэ 30 жил миний хувьд бол өнгөрцөн. Дараа 30 жил нь гарч ирчээд биднээс аюулгүй холдолсон юм бил. Би Оростой одоо ингээд ийшээ ингээд уулзаж ярьдаг. Хятадтай айч бас уулзаж ярьдаг, ажил төрөл ярьдаг, уулзаад бас энэ зүрэг цэцгэн дээр таарна шүү. Зүрэг цэцгэн дээр чинь хамаг одоо яриа явагдаж шүү. Агуу яриа сэтгэлийн хүүрнэл явж байгаа юм шиг. Тэгэхэд бол биднээс нэрээ яг төрсөн шигээ эрхчлөөгөө эдэлж чаддаг. Тийм ээ? Тэрэндээ бас их хайшимдээ ирэх болцсон. Тэгээд угийн бас нэг тийм заяагдмал одоо буян заяатай. Их л шинж тухайн зүйл сонсогдох байгаа л да. Тэгтээ өлсөхгүй. Одоо намайг өлсгчих юм бол би одоо зүгээр нэг айл сард 2 сард нэг удаа ороод явхад хинч намайг төгшөхгүй байхгүй.
зүгээр орж ирээд инээгээл Тий. Бадар сахарын үг вэ шүү дээ. бүр дээр нэмээд намайг зөрг цэцгээ андаар дайлна. Тэгээ дайлах болгонд нь аль насандаа хийсэн надад өртөө байсан улсууд бай гэж оод ирнэ. Тэгж оодроо чи ер нь надад өртөөл байж тээ. Сая нөгөө минь хаяг гой үнсэг тэр баба дээр хэллээ л дээ. Мун байлаа. Мун бол үзэл суртлын зэвсэг тий. Одоо бол таныг бол нөгөө PR-ч анхны PR-чдын нэг гэдгээр хүмүүс мэднэ шүү дээ. PR-чны хувьд бол олон имижүүдийг шинээр гаргаж ирэх тий. Олон эрх мэдлэлөө одоо тэмүүлж байгаа олон хүмүүстэй л уулзж исэн мэл. Тэр болгон та өнөөдрийн яг энэ сэдвтэй холбоотой юм яг үнэхээр тийм мангас болцсон хүнийг мангас болж явж байгаа хүнтэй ер нь дайрлж ив. Танаас одоо консалтинг зөвлөгөө авч ирсэн. Тэр хүмүүс юугаар ер нь тод байдیں۔ Нэр зохиод яах вэ те? Жохо юм сэтгэл шинжтэй юм байна. Миний ажил чи ерөөсөө тэр мангасуудтай тэр эрх мэдлэлтнүүдтэй л ажиллаж исэн юм чи ер нь бол хажуугаар нь хүүхэлдэйн киногоо хийж исэн. Хажуугаар нь энэ театрынхаа жүжигээр бас хатгсан. За тэгээ плакат, малкат янз бүр юм хийж исэн. Тий. Янз бүрийн юм хийж исэн юм. Гэхдээ энэ бүхэн зөвхөн тэрлүү чиглэж исэн. Гайхалтай эрх мэдлүүд бий. Эрх мэдлийн хажууд нь тойроод сугалцсан жижиг эрх мэдлүүд нь ямар өрөөдмөр даруухан хөөрхөн хүмүүс байдаг гэж. Миний даваа тал юу байсан бэ гэхээр би нөгөөдг нь хилчдэг. Юм ярьж байхдаа ямар мухай тийм уутгартай сонсохын аргагүй уурт заваа гэж болж байгаа би бол. Яг нөгөө надад нөгөө эрх мэдэл өөрийнхөө эрх мэдэл тэр хүний өөрийнхөө эрх мэдэлд уйсан уяан байхгүй. Нүдэж бүгд уяатай бас үл үзэгдэх уяанууд байгаа. Хэрвээ тэнд буруу дуурчих юм бол юу гэнэ? Гэтэл тэгээ дуусаа. Тий. Зүгээр ингээд хажуугаар нь өнгөрөхтэй за жаахан айтайхан байгаараа гэж өнгөрөхтөл энэ дугаа нөхөр нь нөгөө жижиг эрх мэдэл нь тэр жижиг эрх мэдлийг нухна. Тийм учраас тэднээс юу ч тохирохгүй. Дархан зөв. Гэтэл яг жинхэнэ барууныхны үздэгээр болохоор зэрэг эрх мэдэлд шунам дурлж байгаа нөхөр бол үүрэг хариуцлагын төлөө тэмүүлдэг гэж шүү. Тэ. Өөр ухах юм тий. Тийм. Тэр бол тэнэс Тэр бол яг эрх мэдлийг юунд хэрэглэх үү гэдэг рүүгээ өөртөө юу тийм ээ дээшээ юу эсвэл эрх мэдлийг олж аваад тэр ард түмэндүү Тэр миний яриад байгаа энэ сэдвийн нөхөр зэрэг Майкл Морфи гэж нэг Forbes сэтгүүлийн нийтэлж бичсэн сэдвийг л би хөндгмөр санагдсан. мөнхийн сэдв. Тийм мөнхийн сэдв. Тэгтэл энэ дээр яаж нөхөр зэрэг капитализм 200-300 жил хөгжсөн улсууд болохоор зэрэг нөгөө нөхдөө чинь надад ажил хариуцуулж өгөөч. Би тэрийг үзүүлье. Иш чаваас нэг мөрийн хийж байгаа юмыг бас л нөгөө хуучнараа иш чаваас үлэмж төгсөн хийж байгаа юм хүүхдээрээ байна да. Би хийсэн бол алаад өгөх байсан гэж ярьдаг байхгүй юу? Гэхдээ эрх мэдэл шунан тэмүүлэгч хэрэгтэй. Гэхдээ амбиц байх ёстой тий. Бүр дээд зэргийн хэрэгтэй. Тэр нь зөв илрээд Зөв байх ёстой тий. гаргаж байгаа үр дүн нь бусдад зөв ирэх юм бол энэ эрх мэдэл шунан дурлагч байхгүйгээр энэ харва хөдлөхгүй. Тэр чинь болохоор Яг зэрэг тогтмол босуулж байгаа байхгүй. тэр чинь болохоор зэрэг арай бас эрх мэдэл шунан дурлагч бол биш ээ. Тэр чинь яаж нөхөр зэрэг хожмын үр дүнг хардаг арай өөр. Тийм ээ. Шунан дурлагч гэдэг биш. Эрх мэдлийг зөв хэрэгжүүлэгч. Тийм зөв хэрэгжүүлэх шүү дээ. Тийм ээ. Тий. Тий. Ашиглагч. Зөв ашиглагч. Тий. Махатма Ганди. Тий. Тийм ээ. Тий, тий. Тэр чинь Мартин Лютер Кинг Мартин Лютер Кинг Тереза Авраам Линкольн тэднэр чинь болохоор зөв өөртөө олдсон эрх мэдлийг маш зөв. Авраам Линкольн яасан? Дай хийсэн үр дүнд нь яасан? Өмнөдийн мужид боолтол болсон байхгүй тий. Чойномын шүлгүүд тэрний цаанаага чойном өөрөө эрх мэдэлд шунан дурлагч биш байхгүй. Эрх мэдлийг зөв ашиглагч. Яг тэгэхээр манер заяасан авьяасыг чи эрх мэдэл шүү. Эрх мэдэл шүү. Үгүй ээж л Асар том эрх мэдэл байхгүй. Агуу одоо яруу найрагч байна гэдэг. Агуу зураач байна гэдэг энэ
асар том эрх мэдэл. Тэгэхээр хүн бүхэнд эрх мэдэл бий. Тийм ээ. Бурхнаас өгсөн юм байгаа шүү дээ тэр чинь. Бага тэрийг одоо биднээс авьяас гэж нэрлэнэ үү, тийм ээ? Янз бүрээр нэрлэж байгаа юм. Тэгэхээр тэр өөрийнхөө эрх мэдлийг зөв ашигласан хүмүүсийг бид одоо дэмжсээр ирсэн, буруу ажигласан хүнд нь алуулсаар ирсэн хүмүүс баггүй одоо үнэхээр. Тийм ээ? Хүний одоо угаасаа нийгмийн хэрэгцээ тий эрх мэдлийн хэрэгцээ гэдэг юм бол нөгөө хоол идэж уух өмсөх зүүх хэрэгцээтэй ижил төвшний л бас нэг хэрэгцээ л дээ тий яалчгүй нийгмийн хэрэгцээ гэдэг хэрэгцээ бол Ер нь нэг сонин том философи юм аа тий. Энэ юу нэг удаагийн одоо тэгээд бид нүс юу яаж ярьж байгаа шүү дээ тий. Дөрөв төдрөөхөн. Мишель дээр чи өстэй өөрийнхөө яг одоо өөрөх гэж байгаа газараа сайхан танилцуулж. Тэгээ энэ одоо Мишель Экспогийн хажууд Мишель Walking Street гэдэг. Мишель Entertainment гудамж гэдэг шинэ гудамж өнгөрсөн оны 4 сард нээгдсэн байна. Тэнд олон үндэсний, олон хэв маягтай ресторануудтай, уушин газар. Одоо тэр нэг Улаанбаатар хотод гаргаад ирсэн нэг тий нөгөө шөнийн гудамж гэдэг юм тэнд хийж байгаа юм байна тий. Тэнд би болсон. Тийчээс гоё байр шүү. Тийм шүү дээ. Хүүхдийн зуугийн оршин суугчид нарт түүхтэй нөгөө гудамж талбайд нууж идээд пиццад хэцүү байсан асуудлыг чинь тэнд том хавлон шийдсэн юм байна л да. Тэнд би одоо дараагийн удаа Зүрэг цэцгийн хандарт хоёрыг одоо дайлаа гэж байгаа. Тэнд Нью-Йорк Стрит гэдэг ресторан байна. Үгүй бид яах гэж нэвтрүүлэг одоо ингээ хийгээ тийм ээ. Эхнийхээ дугаарыг одоо эндээс явуулж шít хотын төвөөс тий. Black Box театр, абсурд театр дотроос абсурд яриагаар 3 абсурд абсурдистүүд одоо төрөө засчин тий. Энэний гол мэдээлэл бол яг сая их байхгүй юу? Тэр Мишельд ямар гоё гудамж гарцсан байна. Залуусаа тийм ээ? Тийм дуу өгсөмтэй сайхан. Бидний өнгөрдөг хаврын номын баяраар би тэрүүгээр алхлаа. Тэнд нэг юм юмд алхаж байгаа юм шиг нэг Германд алхахад нэг тийм амар амгалан байдаг да. Англи биш, Францд бол биш. Германд алхахад хин ч оролцохгүй. Нэг бүр нэг цаанаас Англи, Францд алхахаас зэрэг өөрийн ирэхгүй 3 дугаар зэргийн хүн болж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тий яг тий. Тий. Бүр яруугаар дэмжсэн. Герман арай тийм биш байдгийн. Тэгээд тэнд биднээс 4 өдөр өхөн. Ер нь бол та урьж юм тийм ээ. Тий, урьж байна. Бас нөгөө бусад бүх одоо зүрэг цэцгийн ханд хэмжээндээ хэрэглэгчтэй бас урьж байгаа шүү тийм. Яг ийгэлд ажиллаж ирсэн диктор. Бич диктор байгаа шүү дээ. Тий. Яг шууд сая ингээ харахад шууд эргэл яг камер руу хандж шít. Яг суулцсан порнд орж ийн. Порнд орж ийн. Бос хүмүүс камер хаана бүмш. Тийм ээ. Тэгэхээр чи бол ингээ камера олж хараад энэ камера асчлаа. За сайн байцгаана уу үзэгчтэй гэж шууд явж шít. Тэгэхээр зүрх цэцгийн хандын гавьяа ийгэлд ажиллаж ирсэн тийм ээ. байсан тий. Тий. Одоо зохиолч тий ойлгож байгаа. Тий би чинь тэгтээ чи одоо хон энэ модернистууд, абсурдистуудыг шүтэн биширдэг. Оо тэглэг баг. Тийм ээ. За Гэрлэма гэдэг нэг мондог сайн бичдэг. Энэ ойлгодог, философи ойлгодог. Ядаж Даридагийн нэг үгийг хэлцдэг тийм ээ. Тий. Одоо философч том хүмүүсийн тэгээд энэ жүжиг үзчихэд хамгийн их ойлгодог хүмүүсийн нэг л дээ Гэрлэма. Чи ч гэсэн манай жүжигэндээ тэгэл яг одоо энэ Black Box ингэж жүжиг үзэх гэж нөгөө эжийн ЮНЕСКОгийн хэрснүүд тэгээд одоо Алдарт Беккетийнхээ Годог хүлээхүү тэгээд тэр болгоныг л одоо энд үзэж ирж исэн хүн байна. Одоо санал. Гэхдээ энд ингээд Гамбина ахтай, Мега ахтай энд ингээд Black Box-ийн техникний ард ингээд ийм яриа өрнүүлээд ингээд сууж ин гэдэг үү. Ийм болон төсөөлөгүй тийм. Тэгэхээр бас энэ тавигж байгаа жүжигүүд бол Black Box тавьж байгаа жүжигүүд бол цаанаа нөгөө экзистенциалист философитой холбоотой тий оршихуйн философи тий энэтэй холбоотой юм ярьд. Сая ингээд нэвтрүүлэг эхлэхээс өмнө бид 3 ярьчихлаа. Жохон нөгөө зүрх цэцгийн хандаа хэрэгэлчгээр ихнэрүүд ярьдаг тий нөгөө яах гэж юм ч дуудаг юм бэ. Уучлаарай би нэг уцаар байсан. Хоёр ярьжлээ тийм ээ. Өнгөрсөн ингэсэн юм аа. Нэг юуны Удирдлагын академийн эрдэм шинжилгээний ажилтан Баатар тогтох гэж нэг ахтай би нэг жоох юм
ярьцсан. Тэгсэн чинь за ер нь бол ингэдэг юм нийгэм юм сонирн болчлоо. Улс төр эдийн засаг гэж хэлээгүй шүү. Хүмүүсийн байдал нийгэм их сонирн болчлоо. Тэгэхээр зэрэг энэ урлагийнхан та нар нөлөөлөх ёстой маа гэсэн. Тэгээ сая өдрийн сая бүрийн яриа бол юутай явж байгаа нөгөө юу явсан шүү дээ. Дандаа зурлаг явсан шүү дээ. Энэ зураг явлаа, жүжиг ярьлаа, уран зохиол ярьлаа. Би сая ингээл эрх мэдлийн тухай кино хүртэл байна тийм Монгол кино. Мандгайцсан хата. Хоёрдугаар анги дээр юм байна уу тий. Тэгээ нөгөө боловсролч хоцорсон мандхай хатны суучаар хин хаан болох вэ гэж тэндээс нэг гаргаж ирэл би хаан болно гэж за ёстой хасрын үр хаан болж үзээгүй би болох мэн гэж нэг гаргаж ирээ. Эдгэр чинь л яригадаад байгаа. Дахиад нэг ярихад тэр Майкл Мёрфигийн хэлснээр яг ер нь бол тойл байхгүй те надад тийм шинж байна уу гэдгийг чи өөрөө өөрийгөө хараа явчаарай. Тэрэн дээр болохоор зэрэг хамт ажиллаж байгаа хүмүүстэй итгэхгүй болоод эхлэхээр зэрэг тэр чин болохоо байгаад эхэлдгийн бүр туйлдаа хүрсэн шинж юм байна л да. Гэхдээ эдик шалга байхгүй бай те. Тэр структур байх тэр бүтэц байхгүй болчихсон юм. Тэгэхээр одоо нөгөө эрх мэдэл шун дурлал гэдэг бол одоо нөгөө явцсан ойлголтоор ганцхан улс төрийнхэн дээд албан тушаалтнуудын асуудал биш. Компани болгоно, байгууллага болгоно. Ер нь хувь хүн болгоно те. Тэр асуудал байгаа л болгоно те. Би тэр жил ингэдэг. Эрх мэдэл гэхээр нэг юм үзэгчтэй юм томоор ойлгоол те. Тийм. Заавал гишүүн болох, заавал сайд болох тухай ойлголтууд биш тийм ээ. Тэр жил би явж байгаад юу руу ордгийг. Хороо руугаа очдөг байхгүй ямар ч үлээ нэг юм бичүүлэх гээд. Тэгсэн чинь давсаг шинээр гэхдээ энэс болоогүй л дээ. Давсаг шинээр жорлон руу орсод гараад гадны хүн манай жорлонд орж бие заслаа гинэ. Тэр миний хороо байхгүй миний ариалагддаг. Би иргэн дугаар хорооны иргэн. Би хорооны иргэн хорооныхаа одоо хамгийн анхны шатны нэг чинь бейс газар одоо бейс болохгүй нэ штэ тий. Мөн үү. Тэгээд ийм сонин марзан юм байгаа байхгүй тий. Би гадуур дотор нь бийцсаагүй дээлдэг янз завааруулаагүй те усаад гараа явсан. Өөрөөхөө засаг захиргааныхаа анхны шатны нэгжлэр үйлчлэгээ авах гээд очиж штэ тий. Тэр нэгээд нэг бичиг саасаас авахуулаад юу хүртэл тэгээ жорлонд орох хүртэл байсан. Тийм л юм байгаа байхгүй юу? Үйлчлэгээ гэдэг чинь тэр ч орж байгаа л байхгүй юу? Тэр чинь ерөөсө байгаараас над гэсэн эрхчлэл явж байгаа байхгүй тий. За ингээд яриацсан их сайхан байна тий. Сайхан байна уу танд? Байгаа ч гэсэн дуусчлаа. Цэнэглээ тий. Цэнэглээ тий. Нэг сонин би сая тэнд уцаар ярьж ирсэн. Тэгээд тэр яг одоо энэ үндэсний телевизээр энэ 100 хоног болох гэдэг энэ л да шинэ засгийн газрын. Тий. Оюун эрдэнэ засгийн газар гэдэг байна шүү дээ. Гэхдээ энийг би оюун эрдэнийн засгийн газар гэж байгаа. Оюун эрдэнээр нь. Тий. Одоо нэг олноо өргөцний тийм ээ гэдэг шиг. Тэр ч их мундаг шүү дээ. Тий. Гой засгийн газар байна шүү дээ манай тийм ээ. Тэгсэн сүүлдээ нөгөө янз бүрийн нэр өсөөрэй тэгтэн чинь жил 6 сар болоод дундш наслалтан тийм юм чинь нөгөө олон юм бодж олох хэрэгтэй болоо сүүлдээ хөрөлсөхийн засгийн газар тэр намар тийм ээ. Би улаасар ковидын 2 дугаар он гэдэг байгаа шүү дээ. Ковидын 2 дугаар оны оюун эрдэнэ олноо хоригдсны. Олноо хоригдсны 2 дугаар он. Тий. Оюун эрдэнийн засгийн газар. Тэгээд энэ оюун эрдэнэ засгийн газрын 100 хоног зориулж нэвтрүүлгэнд орж байгаа. Шинэ тооллын 100 гэдэг нэвтрүүлгийн одоо жижиг хөлбөр нь. Тий, цаг үеийн хөлбөр. Тэгэхээр энэ жил маш сайхан олон залуучууд орж ирсэн. Муныхаа ажлыг хийх. Яг муныхаа ажлыг. PR ч хизээд одоо ингэдэг нөгөө бөмбөгний мэдл өгөөл эн чин сул гарахаараа шидчихэж штэ. Хэвэн насарчсан. Юу ярив намайг байхгүй хавар. Энд чи бас нөгөө юуны ажлын бас их том биш ерөөсөө таныг уцаар ярьж байгаад ингэсэн юм аа.
өнгөрсөн 100 Баатар тогтох гэдэг нь удирдлагын академи философич эрдэм шинжилгээний ажилтан байдаг. Тэр хүнтэй би нэг хэдэн үг солио сууж ялаа. Хардах хэрэггүй зөрөгцгийн ханд байгаагүй тэгээд. Тэгээд тэгсэн чинь ер нь энэ улс төр эдийн засаг гэж ярих байгаа. Энэ нийгэм нэг л болохоо байж чад байна. За тийм гэсэн. За тэрнээс хойш би ороод ирсэн шүү дээ ер нь. Тэгээд энд бол урлагийнхан л нөлөөлөх ёстой. Урлагийнхан гэхээр зэрэг нөгөө дуулдаг бүжгэлдгүүд байна биш. Энэ концепцийн боловсруулдаг улсуудыг хэлээд юм л да. юм явж зохиолч. Философч. Тий. Энэ дээр бол одоо манад ус нэг юм та сая хэллээ ш нь дуулдаг бүжгэлддэг алиалдаг марзагнууд нь тэрийг одоо нийгэмд өөрчлөхгүй. Энийг одоо хийж байгаа бас нэг газар нь бид нар одоо их уурхаа гэхээр нэг ашиг олдгол байх таа гэдэг шиг тий. Нэг уурхаа дээр бид нэр ирсэн байгаа нь блэк бокс. Энэ нийгэм яаж өөрчлөгдсөн тий. Монгол хүн яаж эвдрээд байгаа гэдэг ямиг бас нэг тавьсан нэг жүжиг тий. Хадагтан айлчил гэдэг жүжиг танан дээр тавьж ирсэн. Энэ саяны нөгөө тэр докторын хэлдэг тий. Баатар доктор докторын хэлдэгтэй адилхан одоо энэ урлагаар дамжуулж одоо эрүүлжүүлэх, өөрчлөх бас хүмүүсийн бодол санаанд нийгэм өгөх гэдэг тэр хадагтай айлчил жүжиг бас юм өгсөн шүү. Та бас тэр тухайг хадагтай айлчлыг ярих юм. Энэ бас манай өнөөдөр ярьж байгаа нөгөө эрх мэдэл шунан дурлагч гэдэгтэй ч гэсэн маш шууд холбоотой байхгүй. Нэгд бид нар урлаг ярьж байгаа тийм ээ. Тийм учраас би яг энэ хадагтай айлчлыг ярихын өмнө нүдэн нэг юм тараад байна л да. Тэрний үгээр чиний зангаа авчи. Шааргны ард зангаа байж болохгүй юм байна. Би түрүүн хэлсэн жоохон сахичгүй юм байна. Чи дараагүй хэлсэн юм байна. Энэ чинь нэг цаана нэг болохоо байгаа хөө нэг боочоод барьчаад байна. Чи зэгцтэй бай. Би болохоос бүр аав гэж хэлэхээс танд хүндэтгэл үзүүлээд хүн зүүмөр байгаа ч юм уу. Тэгэхээр нэгийг татхад бол одоо боон шүү. Тэрний үзүүр хин дугаар эрх мэдэлд байгаа шүү. Тэр эрх мэдэлтэй хүнд байгаа. Жохон татаад юу болоод энэ тэгээд дуусаач дуус гарахгүй. Тэгэхээр биднээс одоо бол яг нэг төвшөнд ирчихлээ. Тий. Дахиад нэг алахыг бол дараагийн удаад алах нь тэгтээ болоогүй. Нэг нэвтрүүлгийг одоо нэг хүний өөрчлөх гэдэг нь одоо энэ чинь манипуляц шүү дээ. Тарих угаах. Тарих угаах хэрэг муухай үгүй. Ухуулан синхрүүлэх. Тийм ээ. Одоо нэг л үеийн киноны нэг ингээд цонхсаалдаг шиг юм аахгүй биеэ оруулах. Тийм ээ. Оюун эрдний сүрд одоо ерөнхий сайдын хэлсэн цонхоо онгоолгооч ганаа ихчээ. Гэтэл ганаа ихч нь өөрөө ёстой нөгөө муны нэг нь баггүй. Тийм ээ. Үзэл сурталыг бий болгогч. Тухайн үеийн. Тийм. Тэр үзэл сурталыг шинэ үеийн үзэл сурталыг бий болгож байгаа хүн нэг та цонхоо онгоолгооч гэж байгаа. Гэтэл энэ одоо сая л одоо 30 жилийн дараа орчин үеийн залуучуудын орчин үеийн хүмүүсийн цонхон гол шин. Тэр сэвэлдсэн агаар орж ирлээ шин. Тийм ээ. Яг энэ тухай нөгөө бидний мэдрэгдэж байгаа учраас манай театр яг өнөөдрийн жүжиг болгож тэр хатагтай айлчлал хийсэн байхгүй. 4 март. Зохиогч нь. Нэг хэдэн мундаг зохиол байдгийг одоо арчлаа. Зүгээр хүн төрлөختний өдөр бүхэн жорлондоо уншиж явах хэрэгтэй. Жорлондоо гэж би бүр тодорхой хэлж. Жорлонд хамгийн их чөлөөтэй газар. Тэг хүний хамгийн ганцаардаж болдог газар. Тийм ээ? Хамгийн ариун гэгээн газар байхгүй. Тий. Үнэр нь хүртэл нэг тийм заавал юм хэлдэг. Тий. Чиний энэ тэнд оюун санаа одоо тийм ээ? Чиний оршин байгаа оршихуй чинь муудчаагүй ээж. Тийм шүү дээ. Чиний эрүүл мэндийн индикатор байхгүй юу? Оюун санааны нийгмийн индикатор тэнд явж байгаа гэж би ойлгодог. Гэтэл 4 март гэдэг нь нөхөр яг энэ тухай гэсэн. Маш аюултай. Нэг үсгүй баг байхдаа нэг залуугийн хүүхдийн одоо гаргаад тэр хүүхд нь нас бараад гарахтаа тэгээд нөгөө залуу нь өөдгүүтээд энэ миний хүүхд биш. Нийгмээр үзий ядаад би чи үзий яддаг ажиллагаа хийдэг гэсэн шүү дээ. Одоо ч хийж. Тэр католик шашинтнуудын асуудал болж тарлаа шүү дээ. Манай тий социализм ер нь хэрэг дээрээ бид бол католик энэ төр жишиж мэдэхгүй. Тэгэхээр
Тэгэнгүүт нь нөгөө хүүхэн чинь гадагшаа гараад тэгээд манайхан гадаад явсан шүү дээ. Одоо манай гадаад байгаа энэ жилээ мундаг том баячуудтай суудсан хүүхнүүд зөндөө байлаа. Тэр үед нэг Япон хүнтэй суудсан гэх нэг хүүхний нэрийг тодордог байлаа. Тэгэхээр тэдний чинь мөнгөтэй болонготой эргэж орж ирээд нөгөө залуугаас өсөө авч. Өсөө авахын тулд эргэн тойронд нь байгаа хүмүүс өдөрт сая доллар өгш. Тэр сая долларыг гэхдээ зүгээр амс. Тэр ядуу хотын хүмүүс амсан сая долларын сургаар уранхаа ханзарсан гутлаа тайлаа тий. Бүгд алтан дөвпөлтэй. Алтан ботинктэй. Дандаа зээлэр. Тамхиа өөрчлөн тий. Ууж байгаа зүрх цэцгийн хандаа өөрчлөн тийм ээ. Герман пив, чех пив, чех шараа буулгаж чех тий. уудаг байсан бол шат ахи болох нь шүү дээ. Тий. Тэгээд нөгөөдөл чи бүгдээр зээлдэр амьдраад эхэлж байна. Тэнгүүд нь зөрүүлээд за энэ залууга одоо эмчийг дуудаж ирээд энэ залуу ингэж нас урсан байхад чи зүрхний шигдээс өгсөн гэв чи чадах уу? Чадна. Эмчгэн. Одоо ч гэсэн тэгж бичиж байна. Одоо ч 10 хэдэн хүн шарн сууж байна. Тэгж бичүүлж байна. Цагдаагийн дуудаж ирээд энэ нөхрийг баримтлаг үлчээ баримтлах. Үнэн байхад хэрэг болно. Сталин. Вишинский. Вишинский тий. Энэ тохиолж байгаа. Яг өнөөдөр бүр яг өдөр тутам би тэрнтэй уулзахаараа бүр гутдаг. Тэгэхээр энэ жүжигийг хаанаас олж үзэх вэ гэхээр YouTube дээр өгшин юу хатагтай айлчлал гэдэг нэртэй байж байгаа. Black Box театрын юун дээр ч байгаа. Сая аяг дээр ч байгаа. Тэгэхээр тэр нэг эрх мэдэл хит шун дурлаад одоо тэрэндээ хүрсэн хүн бол юу ч хөдөлгөж болдгийн тий. Тэр хотыг хөдлөгж шүү дээ. Хотын даргаыг хөдлөгж байна тий. Эмчийг хөдлөгж байна. Тэр хөөрхий залуу бол залуудаа нэг алдсан. Гэхдээ тэр залуу бол тэр хатагтайг айлчлан ирэх үед хотынхны одоо хорхоод хоргоо гэдэг шиг хамгийн хүндтэй тий. Хамгийн одоо тэр залуу би явлаа гэж чимдана бэлдээ. Тэрс эндээс явъя. Хүн ер нь алддаг юм уу нэгд байна. Дахиад эндээс ярихаар зэрэг эрх мэдэл шунам дурсаар байгаад хүрсэн хүн мөнх байдаг юм уу? мөнх байхгүй шүү дээ. Румыны нөгөө Никола Чаушеску тий. Тод жишээ тий. Тэр 1989 оны 12 сарын 21-ний өдөр. Гэхдээ эрх мэдэл дурлагч тэр хөвсгөл биш. одоо тэр шунан гэдэг үг нь аваа хийчих юм бол хүн төрлөختөнд агуу их тийм сайхан хүмүүс үлдсэн. Мөнх. Одоо том философчд. Тийм ээ? Тий. Том зохиолчд. Үнэ? Агуу их бүтээн байгуулдаг одоо Эйфлийн цамхыг барьсан хүнээс эхлээд тийм үү? Тэр нөгөө юуны далан гэдэг үлээ Америкийн Сүйцэн суг. нөгөө ямар далан? Нөгөө нэг айхтар том өндөр далан тий. Далан. Canyon юу лээ? Гранд Каньон биш нөгөө нэг өндөр том далан цаглаа ус бацсан тий. Ингээд хүн төрлөختөнд бий болгосон тэр сансарт нисэн тийм ээ? Королёв тий. Тэр агуу юмыг бүтээсэн тэр нөгөө Америкт бас өрсөлдөөд гарч ирсэн Аполлоныг зохиогчд тэрний зүгээр самбар дээр бичээд сууж байгаа нөгөө 3 хүүхэн байдаг штэ. 3 хүүхний тэр оюун санаа тэр хүн төрлөختний бүтээн байгуулсан агуу юмнууд их байна. Энийг дандаа хүнд бий болгосон. Энэ эрх мэдэл дурлсан хүмүүс бий болгосон байхгүй. Жишээлбэл эрх мэдэл дурлна гэдэг бол сайн ба муу талаараа л явна. Тийм ээ? Тий. Үр дүн нь Биднээс юу илүү зовоож үлдэх вөхөр нөгөө муу талын эрх мэдэл дурлагч нар бидэнд илүү их амьдралд ойр биднийг зовоогоод байна. Ерөөсөө л энэ бидний ярилцсан гол point нь энэ юм. Тэ. Шинээр ажлын байр байгуулж байгаа залуу тэ тэр чин их мэдэлтэй байж ш олон хүний хоолтой нундтай болгож байна. Тийм ээ. MCS Монголын ганц тэргүүн компани. Энэ бол эрх мэдэлд агуу дурлагч юм. Тэгэхээр эрх мэдэл байхгүй хүн хинч биш. Зүгээр шоргоолж. Тийм шүү дээ. Үгүй баха. Үгүй би бол сайхан байх гоё шүү дээ бас. үгүй би биш дээ эрх мэдэл дурлагч заяа. Тийм учраас миний хөдөлгөөр бол эрх мэдэл дурлж байгаа нэг тийм өөрийнхөө одоо юунд дурлж шүү дээ би. Би хамгийн том
одоо олон нийтэд хайцах ажлын эрх мэдэгч байх ёстой. Би хүүхэлдэйн киноны эрх мэдэгч байх ёстой. Миний үгээр хүүхэлдэйн кино тийм ээ? Би болно, болсон, цаашааж болно гэдэг миний эрх мэдэл байна. Одоо уран сайхны киног би бас найруулагч хүн чинь эрх мэдэгч штэ. Тий. Тэгэхээр энэ хүн бүхэн эрх мэдэлтэй тэрийг яаж хэрэглэх вэ гэдэг л байна. Одоо манай ерөнхийлөгч бол агуу их эрх мэдэлд орлагч. Сайн мууг нь бид хэлчихгүй. Эрх мэдэлд орлагч мөн. Тийм учраас тэр дээр гарч ирж байгаа байхгүй. Тэр эрх мэдлээ олохын тулд өөртөө байгаа бүх нөөц болцоог дайчилж шин. Хөрсөв. Мод зэлгөө би нэр хэлэхгүй гэж бодчихсон. Эрх мэдэлд орлагч мөн. Гэхдээ сайн мууг нь мэдэхгүй. Тийм үү? Тэгэхээр тэр дээр бол тийм. Энэ доор одоохон гэрүүлээ аваад явж байгаа айгүй хөөрхөн жижиг бизнес хийдэг нөхөр байна. Тэр бол бас яг өөртөө таарсан эрх мэдлийн төлөө явж байгаа. Энэ хоёр эрх мэдэл чинь гэхдээ миний ойлголтоор бол эсрэг юу гэвэл улс төрийн эрх мэдэл нэг нь бол нэг нь бол юм нөгөө хааны алба халаатай эзний алба ээлтэй гэдэг Монгол зүгээр үг шүү дээ. Эрх мэдэл гэдэг мөнхөө гэдэг асуулт бол нөгөө жижиг дунд бизнес эрхэлж байгаа мөн хувийн аж ахуй эрхэлж байгаа компани захиралд бол төдийлнийг хамаарахгүй. National Geographic-аар нэг баримт кино гардаг үзээс. Та нар ингээд нэг яг нөгөө хайрцагаараа бодоод юм. Эрх мэдэлд дурлагч шүү дээ. Эрх мэдэл бол мөнх. Эрх мэдэл өөрөө мөнх байхгүй. Эрх мэдэл бол мөнх. Эзэн нь бол эзэн том жижиг байхаас үл хамааран бас мөнх. Яг тэгэхээр би гэрийн сайн аав. Би гэрийн эзэн. Тийм үү? Тэ одоо малаа сайн мэддэг. Малаа минь хургсан. Тийм ээ? Тэгээ яах юм. Би эрх мэдлээ одоо авгаад шилжүүлээх. Гэхдээ яг энэ дээр бол Монголд бол яг үндэ яг та өстой гоё юм л. Адуу малаа мэддэг, малаа минь хургсан. Ард нь хэн юмыг хийсэн бэ? Монгол эр хүн бол хөөргөө мэддэг. Адуугаа мэддэг. Нэг сайтаа гунж авъя гэд нэг хүн ороод ирэхэд тэр малаа зарж мэдхгүй тий. Энэ бол эргээд нөгөө үгүй эргээ бод заа юу. Тэр нөгөө нэг мундаг мянган малтай одоо аймаар эрх мэдэлтэй тий. Одоо тэр нэг жижигхэн хөрхөн нэг 3 булаг гэдэг газар амьдарч байгаа нэг нөхөр шүү дээ. За 3 туслах малчинтай тий. Тий эрх мэдэлтэй тэр 3-ыг өглөө чи тийшээ хурж хэлэх эрх мэдэлтэй. Тэгээд тэр хүн чинь нэг өдөр нэг найз нь мөнгө зээлэхээр үгүй би аваагаас асууж гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр дараагийн удаа хэдүүлээ шилжилт хаа. Тий. Тэгэхээр дараагийн удаа энэ эрх мэдэл гэдэг яар шилжилтээ баг феминизм гэдэг сэдвээр ярьсан дээр юм шүү. Монголд ер нь сүүлийн үед феминизм гэдэг юм амар их. За яг феминизмд зогтлоо шүү. Би дэлгүүдийн эрх мэдэл чи яваа Монголд яриул эн чинь тий. Санхүүгийн захиран зарцуулах эрх одоо ерөнхий сайдын тий галтгооны ажлыг гүйцэтгэх засаглалыг Монгол гэр бүлтгийн хийж байгаа. Эхнэрүүд Монголын гэр бүлүүд дэх оюун эрдэнэ хий. Тэ? Оюун эрдэнэ биш. оюун эрдэнүүд тий. Оюун эрдэнүүд нь хий. Энэ зөрүү цэцгийн ярианы хамгийн гоё чимээ. Сайн. За үзэн штэ. Манай дараагийн дугаар феминизм гэдэг сэдвэр болох нэ. Тийм болохоор явж байгаа л ийшээ орч. Та гэхдээ ихлүүлсэн шүү. Жохон зөрүү цэцгийн хан дуучаар ихтрүүд юм яриад хэлдэг тий. ярилцмаар байвал бидний өвд хаалгана л дээ. Дараагийн 4 өдөр Мишель Walking Street, Нью-Йорк Street ресторан дээр. Тэр гудамжинд том тайзан дээр тэр террасан дээр нь уулзаад гудамжинд юугаа засчих. Болно. Асуудалгүй. Тэгээд бүх одоо феминизмын тухай ярмаар байгаа. Эсвэл хүйсийн тэгш байдлын тухай ярмаар байгаа. Тийм ээ. Гэхдээ энэ яриаг бас их замраатай хийхгүй бол тий. Нэг мэдсэн чинь гудамжныхан бүгд цугулцсан. Тий. Нөгөө ковидын нөгөө хэмжээгээ мартаж. Танд бол бас их том хариуцлага. Тий. Хариуцлага өөрүүлэхгүй байна гэдэг бол айгуу. Их ярьж их гоё сэдвлэр хэдүүлээ.
нэвтрүүлэг эхэлснээс хойш ер нь тулгаагүй юм шүү. Нэр нэг цаг. Тий. Тий. Энэ стаканы энэ зузаан байх чинь их чухал юм байна. Энэ үзүүрээр нь болохоор нэмэх нь хагалцдаг. Энэ зузаан байх. Энэ вайсинг гэж цагаан зөрчсөн хандыг уухад хэрэгэлдэг юм л дээ. Энэ зузаанаар болгож явах хэрэгтэй. Энэ зүрх цэцэг гэдэг амьтан ерөөсөө л шараа арганы гол бүтээгдэхүүн. Гол одоо амд оруулдаг тийм ээ. Тэр эсэгдэг. За тэр эсэгдэг гэдэг тустай эсгүүрүүд байдаг баг. Тэгтээ ер нь зүрх цэцгийн хандаар хандсан байхад шараа арга болд юм байна л да. Тэгээ зүрх цэцгийг одоо манайхан гадаадаас авчирдээ. Богомоор ирдэ штэ. Тэгээ бид нар шараа арга тэндээс одоо энэ ууж байгаа шараа арга бол түүнээс гадна би бас энэ нэвтрүүлгэн дээр шараа аргийнхаа өөрсдийгөө бас Тэгээ оролцоо шүү дээ. Тэгэлгүй байх. тий. Улаан цай мэлчи ягаад гэхээр үнгүй юм гэж энэ харуул байхгүй. Тий. Нэгэн тал одоо биднээс ийм брэнд нэвтрүүлэг болгоод 7 хоног болгоны 4-р өдөр тэр гоё газар тийм ээ. Тэгээд уулзах, тэгээд нэвтрүүлэг явах энэийг дэмжиж нөгөө ТV9-ийн бэлгийн хэлгээр та нар реклам өгөхгүй бол биднээс яриха болио шүү гэдэг шиг. Тэгээд нөгөө Монгол комеди Тэгэлгүй байх. тэгж явд юм да. Гэхдээ манай чин сэтгэлээсээ хэлж байгаа байхгүй. Хүмүүс шүүмжлээд ирсэн. Реклам их байна. Тэгсэн мань тэгвэл одоо яхаад энэ нэвтрүүлэгэд болохоос гэсэн. Энэ чинь зах зээл. Яг тэгээд тий зах зээлээр явж байгаа учраас шараа аргинуудаа одоо юу яаж энэ удаад бол биднээс надад жоохон энэ говьр хэлж байгаа. Суппортник хийчлээ шүү. Тий. Тэгээ суппортник хийлээ шүү. Говьрхан бол одоо зээлийн чанартайгаар хийж байгаа гэсэн. Манай За ингээд тэгвэл тохирлоо юу? тэгээ. Сая яг ингээ хэлэхэд нөгөө манай ардын уран зохиолч Тангадын галсан гоо нөгөө Апу компани ойдор хэлсэн үг байна гинэ. Хацрын минь улааныг арилгаж хамрыг минь улаан болгосон Апудаа баярлаа гэж. Сэтлээ тийшээ гарч. Гэтэл бас нэг газар ингэж үзэж шүү. Тий. Үг юм хүчтэй. За ам цангав. За хам цангав. Нэг юм болсон. Наалдан бадын реклам хийгээд нэлээ явцсан. Тэгээд байжсэн чинь нэг нөхөр менежер нь уцдаггүй над руу. Мягмаргай. Түнж сая ажилд орсон цааш нэ. Мягмаргай биднээс одоо зэгзаг компаниас танд наалдан бадын реклам захиалах гэж байна. Нэг албан ёсоор шинэ хүн чинь тэ. Тэгээ нэг шинэ компанитай л ярихгүй да. Тэгсэн чи би өөдөөс нь томроод наалдан бадад реклам хэрэггүй дүх тавьсан чинь миний нөгөө утасны мембран доошоо салаа унцдаг байхгүй. Тэгэхээр энийг яах вэ гэж бодсон чинь наалдан бад ажиудаас аваад наагаад бусаач нааснаа наалдан бад реклам хэрэггүй ч наалдан бад дэргэд байх хэрэгтэй. Тэгээ реклам гарч байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө биднээс хийж байгаа үйлдэл бүхэн тийм ээ хийж байгаа уран бүтээл бүхэн цаана ийм тексттэй байд юм аа. Манай театр одоохон сурах бичиг үйлдвэрлэдэг. Ромео Жюльет гэдэг сурах бичиг хийдэг. Тийм ээ? Тий. Гамлет гэж сурах бичиг хийдэг. Тий. Тэр сурах бичгийг чи аль одоо орчин үеийн хүүхдүүд аль багаасаа үзсэн байдаг. Бид бол яг өнөөдрийн одоо арчлын 90 үе тийм ээ? Энэний сурах бичгүүдийг хийж байгаа. Тийм шүү дээ. Одоо юу хийж нэхэр амтны ферм. Жорж Орвел. Тий. Одоо энэ гурав дотор одоо сая юуны тухай ярьлаа шүү дээ эрх мэдлийн тухай. Эрх мэдэл гэдэг чинь бүгд тэгш эрэхтэй араа илүү эрх мэдэлтэйг Тийм Жорж Орвел бүрээс өндөр хөгжилтэй орнууд, барууны орнуудыг 6 дугаар ангийн хүүхдийн уран зохиолын номонд байдаг гэж байгаа шүү. тий. Биднээс одоо бүх нийтээр суралцах хэрэгтэй байна. Нэг, хоёрдугаарт Булгаковын нохойн зүрх.
Гоё кино те. Евгений Евсигнеев дагуулсан те. Одоо орчуулагдаж байна. Болж. Нохойжов гэдэг нэртэй. Өөр юу гэж орчуулсан. Тэгсэн чинь Нохойжовыг хийчихэд Нохойжов шингээд нохой байсан хүн болчихсон шүү дээ. Толгой тарих ургаад ингээд хүн болоод тэгсэн тэр хооронд нөгөө амьтныг хүн болгох процесс яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь амьтны ферм дээр болохоор нөгөө морь өхөр энэ төр бүгд хүн болчихсон. Тэ? Тэгээ нөгөө өхөр нь ярихынхаа өмнө гिचгээд эхэлдэг. Мөн үү? Нөө. Тэгээ морь нь болохоор янзгаж эхэлдэг. Угийн л морь байсан юм чи. Тэ штэ. Тэгээ энд нэг ийм хоёр алдартай зохиол ингэж хоорондоо сүлдэж тэр хоёр уран бүтээлчийн тэр агуу хүмүүсийн нөгөө бодол санаа хүсэл тэмүүд өнөөдөр 21-р зууны 21-р онд бий болж байгаа байхгүй. 21-р зууны 21-р он гэж гоё үг. Гоё үг те. Тийм байна. Тийм байна. 21-р зууны 21-р он. Гоё юм байна. Тий. 20-р зууны 21-р онд монголчууд тусгаар технологи олж ирсэн шүү дээ. Бүрэн утгаар нь. Гэтэ 11 онд олсолтой. Тэгэхээр тэр гоё юм байна тий. 2-р зууны 21-р он. 20-р зууны 21-р. Гү 21-р зууны 21-р он байхгүй юу? Тэ штэ. За пивэнд гүгээд ирлээ. Миг ах байна уу? Оо байгаа. Байгаа. Шара хэрэг зэрэг цэцгийн хандан гэсэн. За. Ер нь ядтаа нэвтрүүлгийн нэр хүндийг болсон ч гэсэн Jesus гоё юм байна. тэ нэг юугаа зэрэг цэцгийн хандал гэж нэрлээ. За тэгээ. За. Яагаад л энэ л да нөгөө хил зурснаа пяв гэж хэлээ тийм. Тэ тэр Уг нь би ч танаа намын тараа нэг угс санааш дааш. шар хэрэг нэгдсэн нам. Шараа. Нэгдсэн намын одоо залуучтай одоо Зүгээр орогоо гэдэг сайхан гоё тийм далбаатай болно. яг гоё юм зүрх цэцгийн эмблем л багтлах юм. Тий. Тэ? Яа. Ерөөсөө над намаа байгуул. Угаасаа Канадын тийм тоглоомын улс төрийн тоглоомын намууд байд юм байна тий. Wrestling-ийн нам ч гар бууны нам ч гэж ааш тий. Марк Цуглуулдаг штий нам. Нам гэдэг үгийг вэ штэ. Тэр нөгөө нэг аюултай том Монгол ардын гэдэг үгнээс нь доош нь буулгаад зүгээр л нам гэдэг бол биднээсийн өгсөн хуульцсан ажиллагаа мөн тэгээд Тэ. ойлгуулж хэлээ байхгүй. Заавал улс төрийн ажиллагаа явуулах, үйл ажиллагаа явуулах шаардлага. Нам гэдэг бодлоо гоё сонирхдаг юм аа ярьдаг. намгаал ажил дээш нэг чингүүтэл бидээс ингээд дээш нүд сэлийгээд байгаа болохоос биш. Нам гэдэг чинь ерөөсөө чи дуур ингээд нам бол байхгүй. Үзэл Нам хуйлдаад тий. Сэм сим хилцээд тэгээд болоо. Тэгэхээр одоо яг сим хилцэж байгаа үстэй энд. Тэгээ намаа байгуулъя. Тэгээд тэр Йорк стрит тугаасан. Манай штаб тий. Штаб тэнд байна. Штаб тэнд байна. Тий. Тэгээ нөгөө хамт олон маань одоо би яг нөгөө юу болох гэж штэ. Одоо нөгөө гэбэл суулгах штэ та. нөгөө тий. Нөгөө их мэдл шун дурж ирж байгаа байхгүй юу? Одоо манай намынхан. Тий. Манай ард түмэн маань. Йой. Ив саналаа нэгтгэн тий. Айгүй амар хэвдэж байгаа шүү юм тий. Ерөөсөл энэ л дээ. Бид нар чинь нөгөө зүрх цэцгийн хаан гэдэг чинь бид нар ингэж гоё бууруулдаг байхгүй юу те. Хүн болгодог. Өвдсөн ийм те өвдсөн. Яг нөгөө копийн соёлыг моолог л хэдүүл Американо уугаад ярьсан бол илүү энэ яриа дипломат шинжтэй болох байсан. Тийм ээ. Бид ядтаа одоо энэ товчод хэлж идэг үү? Тий. За тэгээ нэвтрүүлэг метраж дуусгаад дээгүүрээ нүцгэн байж байгаа юм. Сэй хайшаа. Оо би сая мөр харчаад ирлээ. За наадах чинь өстой гайхалтай тийм байгаа шүү дээ. Шар хэрэг морь харах энэ төр бол одоо бүхэлдээ юм том орон зай байгаа шүү дээ. Тэгээ дээрээс нь чинь нөгөө эрүүл мэнд бас их нөлөөтэй нөгөө бөөрийн чулуу гэж юмар лав. Тийм. Нөгөө дэвшихгүй дээшээ юм байна. За нэгэд ингээл нөгөө мөр харах явдал ойртол эхэлнэ гэдэг чинь зүрх цэцгийн хандыг хэтрүүлэн хэрэглэвэл
сөрөг нөлөөтэй. Тийм Бас бай. нэг юм гараад ирлээ. Одоо эерэг болохын тулд ингэсгээ төгсгөөгөө. Тий маргааш даваа гараг шин 7 хоног эхлэн тийм болохоор зэрэг цөмөрөө энэ хүрээд нэг өндөрлөе. Харин 7 хоногийн 4-р өдөр Мишель Walking Street дээр Нью-Йорк Street ресторан дээр феминизм шийдвэрээр Феминизм шийдвэрээр уулзъя. Тэгээд цөмөрөө хамт уулзсан. Тэгээд бидэнтэй хамт суугаа зэрэгсэл суугаад зэрэгсгийн хамтнаас хамтлаа тэгээд гоё үзэл бодлого хуваалцахад манай нэвтрүүлэг бол нээлттэй харжсан нэвтрүүлэг хамгийн харжсан нэвтрүүлэг. энэ зөрүү цэцгийн хамттай яриа гэдэг нэвтрүүлгийн эхний дугаар энэ хүрээ дуусч байгаа учраас яруу найрагч одоо модернист фронт командлагч Баатрин галсан сүхийн нэг 3 мөр хайкугаар дуусгасан илүү төгөлдөр болов гэж бодож байна. Тэр нь шар аригны хоосон лонх уйтгараар дүүрээ. Яа. Энэ уйтгарыг хөдөлгөөлээ Үргээ яа. эргэж баясгахын тулд эх 7 хоногийн пүрэв гарагт Нью-Йорк Стрит дээр уулзцгаая. Зөрөг цэцгийн хамттайгаа феминизм сэдвээр Боролдоо Мигмартай Гамбинотойгоо хамт Үлэмж төгстэйгөө. уулзъя. Тий. Тэгээ. Аюултай мэлдэ бид гурав уулзах юм бол ер нь л одоо нам байгуулагч ойрхон юм байна. Нам дисэгч ойрхон байна. Зүгээр заавал юм бүглэх хэрэггүй юм байна. Пертагаал ирээсөө. Тий. Тэгэхдээ энэ нэвтрүүлгийн яг явж явах үед бол одоо камерт одоо мэдчилж болно. Тийм ээ. Тэгэхдээ нэвтрүүлэг явж байхад хамаагүй бас одоо их мэдлээ хэтрүүлж болохгүй. Дунд дураараа ярьж тий. Дураараа яаж хамаагүй хүн шүүмжилж юм уу те. Тэгэхээр шар харагч өөрийн гэсэн агуугай соёлтой. Тэр соёлынхаа дагуу тэгээд сайхан улаа бутарсан хүмүүс ингээд тийм ээ. Тэгээ хазаалтын шинэ өнцгийг үүсгээд Тийм ээ хазаалтын өнцгөөс бол би нэг аларсан шүү дээ. Нэг залууг реклам тоглуулдаг байхгүй юу? Барнс гэдэг пив шар хараг 8.10-ны хийчихлээ хазгаа гээд гаражын хазгаа хийчихгүй нөгөө залууга хазгаас агсаж байгаа зургийг авчихгүй юу? Тэгсэн чинь тэрнээс хойш манер их нэртэй алуулаад чи насаараа хазгаа явуулаа. тэгээ хазаалтын шинэ өнцгийг тэгээ үүсгээд тэгээд шинэ их гоё эвтэй нэртэл байх л ёстой юм да. Гэхдээ ерөөсөө энэ шаард дандаа л инээд хөөр баясэл зингэд тэгээ хорон өгнүүд тийм ээ. Ер нь бол 9 цэг текст эзэлж байгаа шүү дээ. За эрхэм хүнд үзэгчтэй. Зөрөг цэцгийн хандыг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.